За сайн байцгаана уу? Миний одоо сонсогдож байна уу? Сонсогдож байна одоо. За баярлалаа. За өнөөдөр хийсэн судалгааны ажлыг маань ажиллагаанд маань санал хүсэлтэй болон зөвлөх чиглүүлэх ийм ажил хийж өгч байгаа бүх багш нартаа баярлалаа. За тэгээд би бол үнэлгээний шалгуур боловсруулан сурагчдыг үнэлгэхэд хэрэглэх гэдэг энэ судалгааны ажлын явцаас танилцуулж байгаамаа. За энэ судалгааны ажлыг ганц 9 дугаар анги дээр хийгээгүй 8, 9, 10 дугаар ангийнхаа хүрээнд хамсган хийж яваа юм аа. За тэгээ өнөөдөр бол 9 дугаар ангийн жишээн дээр танилцуулах гэж байна. За энэ ер нь үнэлгээний асуудал бол багш болгоны тулгамдсан асуудлууд байдаг. За тухайлах юм бол одоо жил болгон боловсролын үнэлгээний төвөөс чанарын үнэлгээний шалгалт гэж шалгалтыг авдаг байгаа. За энэ чанарын үнэлгээний шалгалт төгсгөл шалгалт 2-ын дүн тэнгэр газар шиг зөрүүтэй гардаг. За энд бол 2019 оны сувь боловсролын чанарын үнэлгээний шалгалтын гүйцэтгэлийн хувийг харуулсан байна. 37.8% таа байна тийм ээ. За тэгвэл энэ чанарын үнэлгээний шалгалтын энэ үр дүн маань юутай холбоотой вэ гэхээр хөтөлбөртөйгөө холбоотой байж таах гэдэг байгаа. За аливаа сургууль болгон хичээл болгон маань сургалтын өөрийн гэсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг байгаа. Сургалтын хөтөлбөр маань суралцахын зорилтоор дамжуулан хэрэгжих үйл ажиллагаа болон үнэлгээ гэсэн хэсгүүдээс тогтж байдаг. За тэгвэл мөн онд хийсэн сувь боловсролын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг илрүүлэх судалгааг хийсэн боловсролын хүрээлэнгийн үр дүн бас харагдаж байна. 38.3% хэрэгжилттэй байна гэсэн үр дүн гарсан байж байна. За энэ үр дүн ингээ хараад үзэх юм хэрэгжиж байгаа вэ? Тэгээ хэр зэрэг үнэлэгдэж байна вэ гэхээр энэ хоёртой хоорондох боловсролын чанарын үнэлгээний шалгалтын гүйцэтгэлийн хувийг харуулсан байна. 37.8% таа байна тийм ээ. За тэгвэл энэ чанарын үнэлгээний шалгалтын энэ үр дүн маань юутай холбоотой вэ гэхээр хөтөлбөртөйгөө холбоотой байж таах гэдэг байгаа. За аливаа сургууль болгон хичээл болгон маань сургалтын өөрийн гэсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг байгаа. Сургалтын хөтөлбөр маань суралцахын зорилтоор дамжуулан хэрэгжих үйл ажиллагаа болон үнэлгээ гэсэн хэсгүүдээс тогтж байдаг. За тэгвэл мөн онд хийсэн сувь боловсролын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг илрүүлэх судалгааг хийсэн боловсролын хүрээлэнгийн үр дүн бас харагдаж байна. 38.3% хэрэгжилттэй байна гэсэн үр дүн гарсан байж байна. За энэ үр дүн ингээ хараад үзэх юм бол бидний одоо боловсруулсан хөтөлбөр хэр хэрэгжиж байгаа вэ? Тэгээ хэр зэрэг үнэлэгдэж байна вэ гэхээр энэ хоёртой хоорондох холбоотой харагдаад байгаа ах тийм ээ. За тэгвэл багшийн хувьд хөтөлбөрөө хэрэгжүүлэх болон хөтөлбөрөө боловсруулахад хамгийн хэрэгэлцдэг зүйл бол сурагчдын эзэмсэн мэдлэг чадварыг хэрхэн яаж зөв үнэлэх юм бэ? Үнэхээр зөв бодитоор үнэлж чадаж байгаа хэсэг дээр бас хэрэгэлцдэг. За сурагч эцэгчүүдийн хувьд юуг хэрхэн яаж хэр зэрэг үнэлүүлсэн юм бэ? Мэдээж сурагч эцэгчүүдийн хувьд бол нэлээд өндөр хүлээлттэй байдаг бөгөөд сургалтын дүнг үзснийхаа дараа эцэгчүүд сурагчдын хувьд бол тодорхой хэмжээгээр одоо өөрийнх нь хүлээлтээс буурах тохиолдолд бол эмзэгэлдэг байгаа. За тэгэхээр энэ байдлуудаас үндэслээд за хүүхдүүдийнхээ сургалтын дүнг яаж ахиулах вэ? За мөн хүүхдүүдийнхээ эзэмсэн байгаа мэдлэг чадварыг бодитойгоор яаж үнэлэх вэ гэдэг энэ хэрэгцээ шаардлагын улмаас судалгааны ажлыг хийж эхлүүлсэн юм аа. За тэгээ энэ судалгааны ажилд маань бас тусалсан бас нэг зүйлс нь юу юм гэхээр зэрэг хөтөлбөрөө бас шинжилж үзсэн байж байгаа. Өөрөөхөө боловсруулсан хөтөлбөрийг шинжилж үзсний үндсэн дээрс сурагчийн хүрэх үр дүн маань оновчтой биш байна. Тэгээд гаргасан үнэлгээний шалгуур маань одоо яг миний одоо зорж байгаа зүйлийг бол хангаж чадахгүй байна. За тэгээд миний одоо боловсруулж байгаа даалгаврууд бол нэг хичээл дээр бас хангалттай биш байна гэдэг ийм одоо шаардлагыг өөртөө тавиад за энэ хичээлийн жилийн хувьд нэг хичээлийнхаа хүрээнд сурагчдынхаа эзэмсэн мэдлэг чадварыг хандлагыг одоо хүрх үр дүн тодорхойлж үзье. За үүн дотроос бол мэдлэг чадвараа илүү одоо бас бодитоор үнэлэх гэж илүү оролдъё. За тэгээд үнэлгээний шалгуураа боловсруулж шалгуурынхаа тусламжтайгаар үнэлгээний даалгавруудаа боловсруулъя. За мөн тэгээд сурагчдын одоо мэдлэг чадварыг аль болох бодиттой үнэлэхийн зан гэсэн ийм зорилгыг одоо тавьсан байж байгаа. За суралцсан үр дүнг олон улсад бол нэлээд их хэрэгэлдэг боловч Монгол улсад бол одоо зорилго зорилт төдийхнээр одоо
олон жил явж ирсэн байгаа. За тэгээд суралцсан үр дүн гэдэг маань суралцагчдад болон эцэг эхчүүд багш нартай ойлгомжтой хөтөлбөрийг хэрэгжүүлээд дууссаны дараа олж авсан байх ёстой одоо гүйцэтгэлийн үзүүлэлт байдаг. За тэгээд суралцсан үр дүн боловсруулахдаа бол смарт байх гэдэг үндсэн зарчмыг баримталдаг. За энэ нь бол юу мэддэг, чаддаг байхыг тусгадаг. За хиндэгдэхүйц, ажиглагдахүйц байх ийм байдлыг хангах хэрэгтэй байдаг. За мөн тухайн одоо үйл ажиллагаа зорилтууд нийцсэн хэрэглэх тодорхой арга замуудыг тусгасан байх хэрэгтэй. За мөн төлөвлөсөн хугацаанд эзэмсвэц одоо мэдлэг чадварыг тусгасан байх хэрэгтэй байдаг. За мөн элдод ойлгомжтойгоор томьёологдсон байх хэрэгтэй. За сурагч маань өөрийн мэдлэг чадвараа олон төрлийн контекст дээр хэрэглэх ийм боломжтойгоор боловсруулагдсан суралцсан үр дүнг бол сайн үр дүн гэж хэлдэг байгаа. За тэгвэл суралцсан үр дүнг томьёолсныхаа дараа мэдээж үр дүн төхөрсөн хэсгийн үнэлгээний шалгуурыг боловсруулах хэрэгтэй байдаг. За ЮНЕСКО бол 2007 онд бол тодорхой зорилт стандартын биелэлтийг тодорхойлоод ашигладаг жишээг үзүүлэлт төвшинг одоо үнэлгээ гэж хэлнэ гэж үзсэн байдаг. За би бол үнэлгээний цөм хөтөлбөрийн одоо хэсгийг ингээ харахад бол яг үнэлгээний шалгуур гэж ийм зүйлийг анхаарах хэрэгтэй гэж тавьсан байгаа болохоос үнэлгээний шалгуур гэж энийг хэлнэ гэсэн тодорхой бас ойлголтыг олж авч чадаагүй. За энэ бол боловсруулалтын үнэлгээний төвөөс хийсэн сургууль семинар дээр хийсэн одоо үнэлгээний шалгуур гэдэг ойлголтыг томьёолсон байдлыг нь биенд тавьсан байгаамаа. За тэгээд суралцагчийн ажлыг хэмжих жишг стандартын цогцыг бол үнэлгээний шалгуур гэж хэлдэг. За үнэлгээний шалгуурыг боловсруулахад бас хэд хэдэн шаардлага тавигддаг байна. За мэдээж багш нар бол шууд авчирчлах боломжтой байх ёстой. За оролцогч бүх талуудад буюу эцэг эх сурагч багш нартай ойлгомжтой, товч тодорхой, оновчтой энгийн үг хэллэгээр илэрхийлэгдсэн байх ёстой. За мэдээж сурагчийнхаа эзэмсэн мэдлэг чадвар хандлагыг илрүүлэх үз түүнийг нь хэмжигдэх байхаар томьёол шалгуураа тавьсан байх хэрэгтэй гэдэг юм байна. За үнэлгээний шалгуур маань хөтөлбөрийн хүрх үр дүн буюу суралцсан үр дүнтэйгээ нийцтэй байх хэрэгтэй байдаг. За шалгуур нь боловсролын төвшөнтэйгээ болон анги судлагдхууны залгамж холбоог бас хангасан байх хэрэгтэй байдаг байна. За дээр нь үнэлгээний шалгуур давхцаагүй нэг нэгнээсээ ялгаатай байх гэсэн ийм шаардлагуудыг тавьж үнэлгээний шалгуурыг боловсруулдаг байна. За би болохоор өөрийгөө бас их азтай гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр энэ судалгааны ажлыг ингээ хийх гээд эхлүүлж байх үед бол 2020 оны 9 сард хараад энэ үед бол боловсруулалтын үнэлгээний төв болон боловсруулалтын хүрээлэнгээс хамтарсан суралцсан үр дүн үнэлэх үнэлгээний шалгуур боловсруулах ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. За энэ ажлын хэсгийн биологи судлагдхууны хэсэгт бол гишүүн болж орсон. За энэний хүрээндээ бол нэлээд олон онлайн арга зүйн одоо сургууль семинаруудад хамрагдсан байгаа. За үүний дараа болохоор 2020-оос 20 оны 10 сараас 12 сарын хооронд болохоор соёл боловсруулалтын суралцсан үр дүн үнэлэх үнэлгээний шалгуурыг боловсруулсан байж байгаа. За энэ суралцсан үр дүн үнэлэх шалгуурыг боловсруулж явахдаа мөн 9-р ангийнхаа шалгуурыг давхар боловсруулаад явсан гэсэн үг ээ. За тэгээд 2020 оны энэ алдчих уучлаарай 2021 оны 1 сарын 10-наас 2 сарын 10-ны хооронд буюу одоо нэг 1-р удирлын амралтын хугацаанд багш эцэг эхчүүдээс бас нээлттэй юм хэлэлцүүлгийг боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан. За эндээс бол 21 аймаг болон нийслэлийн боловсролын газраас ирсэн санал хүсэлтүүдийг хүлээн аваад за суй боловсролын суралцсан үр дүн үнэлэх шалгуурыг засан сайжруулсан байж байгаа. За үүнийхээ дараа болохоор яг өөрийнхөө сургуулийн одоо хэмжээнд тохирсон гэх юм уу тийм ээ өөрийнхөө сургуулийн хүүхдүүдэд тохирсон нас сэтгэхүйн онцлогтод тохирсон өөрсдөд нь маш энгийн ойлгомжтой байхаар сурагчдынхаа мэдлэг чадварыг одоо хүснэгтэлж гаргаад за түүнийгээ бол сурагчдаа хичээлийн 2-р улирлыг танилцуулсан байж байгаа. За тэгээд 2-р улирлын туршид одоо тухайн сурагчдын нэг хичээлээр эзэмших мэдлэг чадваруудыг багцлж ингэж гаргасан. За үүнийхээ дараа бол 2021 оны 2 сарын 1-ээс 3 сарын 24-ний хооронд сайжруулсан суралцсан үр дүнг ашиглан үнэлгээний шалгуурын боловсруулаад үнэлгээний шалгуурынхаа тусламжтайгаар даалгавар боловсруулсан байгаа. За энэ даалгаврынхаа тусламжтай сурагчдаа үнэлсэн юм аа. За тэгээд 9-р ангийнхаа хувьд бол 2-р улиралд 2 нэг хичээлэг орох байсан. Ургамлын бүтэц амьдралын үйл ажиллагаа үржил гэсэн 2 нэг хичээлийг сонгон авсан. За энэ сонгон авсан 2 нэгжийнхаа хүрээнд 3 суралцсан зорилтыг томьёолсон байгаа. За суралцсан үр дүнгээ томьёолохдоо болохоор аль болох олон талын мэдлэг чадварыг харуулсан байхаар ингэж суралцсан үр дүнг боловсруулсан. За үүнийхээ дараа болохоор зэрэг суралцсан үр дүнгээ ашиглан үнэлгээний шалгууруудаа
боловсруулсан байж байгаа. За энэ болохоор зэрэг үнэлгээний шалгуураа боловсруулалтаа болохоор одоо цөм хөтөлбөрийн суурь боловсруулалтын үнэлгээний зорилт, үнэлгээний шалгууртаа уялдуулах зорилгоор бас урд нь баг зэрэг кодлоод явчихсан. За энэ A үсгээр тэмдэглэгдсэн нь болохоор зэрэг мэдлэг ойлголтыг үнэлэх шалгуурыг илэрхийлж байгаа. За B үсгээр тэмдэглэгдсэн нь болохоор зэрэг одоо асуулт шийдвэрлэх чадварыг, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх чадварыг илэрхийлэх шалгуурууд байгаа. За B үсгээр тэмдэглэгдсэн нь болохоор зэрэг туршилт судалгаа хийх чадварыг илэрхийлэх шалгуур байгаа юм аа. За ингээд шалгууруудаа боловсруулад ингээд гаргацсанныхаа дараа болохоор зэрэг за шалгуур тус бүртээ тохирсон даалгаврын одоо төвшинг гаргахын тулд одоо нөгөө сурагчийн хүссэн байх ёстой төвшинг эхлээд томьёолсон. За тэгэхээр жишээлбэл одоо фотосинтезийн өвгөн бичтгэл бичнэ гэсэн энэ суралцсан үр дүнгийн шалгуурын одоо стандартаас доогоор байх төвшөнд ямар байх юм? За стандартыг хангаж авах үед ямар байх юм? За стандартын одоо дээд түвшний хөвгт нь юу хийх юм? Стандартаас бүр ахмад түвшний хөвгт нь юу хийх вэ гэдгийг ингээд тодорхойлж гаргаж ирсэн. За ингээд энэ тодорхойлж гаргаж ирсэн зүйлсээ бол аль болох нэг үнэлгээний журамтайгаа бас уялдуулах гэж оролдсон байгаа. За бид бол өмнө нь бол нөгөө даалгавар зохиохдоо рубрикийн аргыг хэрэглэдэг байсан шүү дээ. Тэрнтэйгээ яг адилхан юм маягаар хийж явсан байгаа. За ингээд үүнээсээ үндэслээд за хүүхдийн мэдлэг болон чадварыг голчлон үнэлнэ гэж би түрүүн хэлсэн байгаа. За тэгэхээр зэрэг хүүхдэд зориулсан одоо ийм танилцуулгыг бэлтэж хүүхдүүдэд хичээлийн удирдлын ихэнд бол ингээд танилцуулсан байж байгаамаа. За энд болохоор зэрэг ингээд зургийн хэлбэрээр бас ямар график, ямар зөв тогтолцоог тайлбарлах хэрэгтэй вэ гэдгийг нэмэлтээр ингэж оруулж өгсөн байгаа. За үүнийхээ дараа болохоор хичээлээ заагаад заасныхаа дараа бол одоо нөгөө эцсийн одоо үр дүнгээ үүсгэхийн тулд бол даалгавраа зохиох хэрэгтэй болсон. За тэгэхээр даалгавраа зохиохдоо бол байгалийн ухааны үнэлгээний зорилт шалгууруудтай уялдуулаад блюпринт боловсруулж даалгавраа зохиосон байж байгаа. За ерөнхийдөө 30 орчим даалгавар зохиосны 10 нь бол мэдлэг ойлголтыг илэрхийлэх, за мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх одоо чадварыг илэрхийлэх 12, за туршилт судалгаа хийх чадварыг илэрхийлэх 8 гэх мэтлэнгээ ингээд зохиосон байж байгаа. За ер нь бол нөгөө Google формоор шалгалтаа авах учраас зэрэг олон сонголттой болон нөхөг харгалзуулах хэлбэрийн даалгаврыг бэлдсэн. За тэгээ нийт даалгаврын хугацаа бол 35 орчим минут байна гэж төлөвлөөд ингээд даалгавраа зохиосон байнамаа. За даалгавраа зохиосныхаа дараа бас дунд сургуулийн сургалтын менежер рүү бас илгээгээд бас санал авсан байгаа. За ингээд даалгавраа хүүхдүүд маань хийж гүйцэтгэсэн байдлыг харагдаж байна. За энд болохоор 1-2 дугаар төвшөнд буюу фотосинтез ургамлын ямар эсэд явагдсан бэ гэдгийг таньж байгаа тохиолдол 100% байна тийм ээ. За харин фотосинтез явагдахад ямар байдал шаардлагатай вэ гэдгийг илрүүлж байгаа ийм асуултанд бол 80-аас ахны 2 хүүхэд бол зөв хариулсан. 2% хүүхэд зөв хариулсан байна. За дараах бүдүүчийг гүйцэн фотосинтезийн химийн бичтгэлийг бичнэ үү гэдэг энд одоо бол нөгөө их бодис болон бүтээгдэхүүн байцуудыг ялгаж ингэж бичтгэл бичих хэрэгтэй байгаа. За энийг бол 83.3% таг гүйцэтгсэн байна. За үүний дараа болохоор фотосинтезээр үүссэн шин бодис ургамал ямар ач холбогдолтой байхыг тайлбарлахын даалгаврыг бол 72.5% гүйцэтгэлтэй сурагчид маань хийсэн байна. За нийт энэ даалгавруудыг бол 119 сурагч ажилласан байгаа. За шалгуур тус бүрдээ гүйцэтгэлийг нь эрдэмтлийн өгүүллийнхаа их файл дээр бол өгсөн байгаа. За би энэ цаг эмнэлэг зорилгоор жишээнүүдийг харуулга яваад байгаа гэсэн. За ерөнхийдөө бол нэг 10 орчим шалгуур гарсан. За энэ 10 орчим шалгууруудаа 10 шалгуураа тус бүрдэн төвшинчлэн даалгаврыг нь боловсруулад за хүүхдүүдээр ажилуулсан гүйцэтгэлийнх нь хувьд харагдаж байна. За ингээд үзэх юм бол ерөнхийдөө 1-2 дугаар төвшний даалгавруудыг бол хүүхдүүд нэлээд өндөр хувьтай гүйцэтгэж байна. За гэхдээ энэ дотроос жаахан сулуу гүйцэтгэлтэй байгаа нь болохоор нэг зурган даалгавар дээр ирэхээр 83.3% болж байгааг харж байгаа тийм. За 3-4 дугаар төвшний даалгавруудыг бол бас 88% дүнжтэйгээр гүйцэтгсэн байна. За дөнгөж одоо хичээлээ орчход маргааш нь одоо юу гэдгийг асуултанд хариулсан тохиолдлын 67% гүйцэтгэлтэй байгаа. За дараа нь 5-аас 6 дугаар
түвшинд байгаа даалгавруудын гүйцэтгэл харагдаж байна. За 83.4% дундаж гүйцэтгэлтэй байна. За 7-оос 8 дугаар түвшний хүүхдүүд бол 77 даалгавар гүйцэтгэлсэн хүүхдүүд бол 77.1% дундаж гүйцэтгэл хийжээ. За эндээс ингээ харах юм бол ер нь бол ингээд нөгөө дунджаас дээш төвшин болоод ирэхээр хүүхдүүдийн гүйцэтгэлийн хувь харьцангуй одоо багасаад эхэлж байгаа. За энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр нөгөө хүүхдүүд маань нөгөө ялгаатай төвшинтэй байгаа учраас төвшингүүдийн ялгаануудаа эндээсээ нөгөө даалгаврын гүйцэтгэлээсээ шууд ингээ харагдаж байна. Тэгэхээр би одоо эндээс жишээ нь бол хамгийн бага одоо тий гүйцэтгэл хийсэн одоо энэ шалгуурыг ингээ харах юм бол одоо чинь дээд түвшний 2 стандартаас дээш түвшинд хамгийн бага гүйцэтгэл хийсэн даалгавар нь ургамлын бие шин бодис үүсдэг дамждаг болохыг тайлбарлана гэсэн энэ даалгавар байж байна. За энэ даалгавар дээр ягаад ийм бага гарсан бэ гэхээр нөгөө түрүүн хэлсэн зурган даалгавартай тэгээд нөгөө сумаар ингэж дээш нь доош нь хөдөлгөөхийн даалгавар бол хүүхдүүд нэлээд ингэж учрыг болох гэж нэлээд цаг шаардаж ажилласан гэдэг нь эндээс харагдаж байгаа. За тэгээд эндээс харахад бол нийтлэг ойлголтын даалгаврыг бол 90.3%-тай. За мэдээлэл боловсруулалт асуудал шийдвэрлэх чадварыг даалгаврын гүйцэтгэл 92.5%-тай. За туршилт судалгаа хийх чадвар бол 84.3%-тай байна гэдэг ийм үр дүн гарсан. За өмнө нь бол яг туршилт судалгаа хийх чадварыг илрүүлэх даалгавруудыг бас 9-р анги дээр авч ирсэн. Энэ тохиолдолд нэлээд өндөр гардаг байсан. Тэгээ яагаад ийм өндөр гардаг байсан юм бол үзэхээр тухайн үед бол хүүхэд бие даан туршилтыг хийгээд төлөвлөөд ингээ явдаг байсан. За энэ удаа бол нөгөө танхимаар орох боломжгүй учраас дандаа үзүүлэх туршилтыг багш хийж явуулсан учраас бас энэ үр дүн нөлөөлсөн. Өөртөө ганцхан туршилтыг л хүүхдүүд өөрсдөө бие даан гэртээ хийсэн байдал бас нөлөөлсөн болоо гэж би зүгээр хувьдаа бодож байгаа. Тэгээ энэ дараа жил дахин харахаар бас мэдэгдэх байх гэж бодож байна. За ер нь бол энэ хийсэн ажлаа ингээ эргүүлээд харахаар суралцсан үр дүн ойлгомжтой тий боловсруулад ингээд эцэг их хүүхдүүдтэй танилцуулаад явах юм бол одоо багшийн хүрэх үр дүн тодорхой, сурагчийн хүрэх үр дүн тодорхой учраас одоо хоорондын одоо харилцаанд ч гэсэндээ эерэг өөрчлөлт гарч ирдэг юм байна гэдгийг анзаарсан. За дараагийнх нь давуу тал нь юу вэ гэхээр нэг жижиг хоорондын уялдаа холбоо болон анги хоорондын залгамж холбоог хангах хүүхдийн мэдлэг чадваруудын одоо ахиц дэвшлийг нь ангиас анги өсөх тоолтонд гэдэг юм уу нэмэгдүүлэх юм боломж бас байгаа юм байна. Ялгаатай төвшний хүүхдүүдэд чадвараар нь ахиулах боломж бас багшд гарч ирж байгаа юм байна гэдэг нь харагдаж байсан. За суралцсан үр дүн гүнлэх үнэлгээний шалгуурыг боловсруулж ашигласнаар болохоор зэрэг суралцсан зорилт болон үнэлгээний зорилт шалгууртайгаа ингээд холбогдоод ирж байгаа. Өмнө нь бол одоо юу гэдгийг хөтөлбөр дээр байгаа зорилтыг тэр болгон одоо даалгавар боловсруулалтаа хардггүй байсан бол одоо даалгавар боловсруулалтаа зөв хөтөлбөрийнхаа одоо үнэлгээний зорилтыг давхар хараад өөрөө юу шалгах гэдэг вэ гэдгийг давхар хараа явж байгаа учраас зэрэг бас илүү даалгавар боловсруулахад одоо төхөн байлаа. За багшд яг өөрт нь мэдрэгдсэн зүйл нь гэхээр сурагчдыг бодтойгоор үнэлэх ялгаатай байдлыг мэдэх боломж олгогдож байна. За 9-р ангийн хүүхдүүдийн хувьд бол 119 хүүхдээс бол 10 гаруй хүүхдийг бол багш өөрөө одоо даалгаврыг хамтдаа хийх гэдэг юм уу? Эсвэл одоо бие даан суралцах чадварыг сайжруулахад эцэг эхтэй хамтран анхаарах шаардлагатай байна. Ялгаатай төвшин бол тэдгээр хүүхдүүд бол нэлээд өндөр байгаа нь харагдсан. За бие даан сурагчийн хувьд бол ямар онцлогтой байсан бэ гэхээр бие даан суралцах чадвар нэмэгдсэн. За өмнөх 1-р улирлын цахим хичээлийн даалгаврын гүйцэтгэл болон бусад зүйлтэй ингээ харьцуулахад хичээлд оролцоотой ингээ харьцуулахад энэ бол 20 гаруй хувиар даалгаврын гүйцэтгэл нэмэгдсэн байсан. За тэгэхээр хүүхд маань бие даад суралцах, хичээлдээ оролцох, төв оролцоо нэмэгдэжээ гэж дүгнэж байгаа. За хүүхдүүдээс ч гэсэн асууж яасан энэ хичээл болж байна уу, яаж энэ гэдгийг асуухад бол даалгавар ямар байв гэдгийг асуухад тэгвэл багшаас даж юу хийсэн шүү, энэ удаа сэтгэлдээ хүртэл одоо хийсэн шүү гэдэг ийм хариултуудыг өгч ирсэн. За эцэг эхийн хувьд бол хүүхдийнхаа юуг хэрхэн сурч байгааг одоо мэдхэд их төхөн байсан. За ялангуяа одоо мэрэгжлийн багш нарын уулзалтаар эцэг эхчүүд бол ялангуяа түлхүү төвшний хүүхдүүдийн эцэг эх нэлээд их уулзсан. Тэг яагаад ингэж уулзваа би уг нь бол одоо нэг жоохон сул байгаа хүүхдүүдийнхээ эцэг эхтэй уулзах гэсэн юм а гэд хэлэхэд бол одоо юунд чиглэж юу л ингэж тэмүүлцэж байгаа мэдж байгаа учраас зэрэг илүү уулзмаар санагдаад уулзчлаа гэх эцэг эх нэлээдгүй байсан. Тэгэхээр ер нь бол багш сурагч эцэг эх гурав бол одоо нэг зүйлийн
одоо 3 хэсэг. Тэгээ энэ хэсгүүд бол хоорондоо нийлж уялдаан холбогдсон ажилласныхаа үр дүнд бол маш их одоо амжилтыг дагуулдаг, амжилтыг авчирдаг байгаа. За энэ амжилт бол сурагчаар дамжин илрэн гардаг. Тэгэхээр үүнээс үндэслээд суралцсан үр дүн хичээл болгон дээр ойлгомжтойгоор боловсруулж үүнээсээ үндэслэн үнэлгээнийхээ шалгуурыг одоо бодтойгоор тийм ээ одоо бусад багшийн хэрэгэлдэг одоо хөтөлбөр болон үнэлгээний одоо үйл явц механизмтайгаа уялдуулаад боловсруулж чадах юм бол биднэрт бас хүүхдээ сайжруулах боломж бас гарч ирнэ гэдгийг ойлгож харсан байгаа. За ташимд нь хэлэхэд бол одоо семинарт айгүй олон өнөр яваад бас асуус сургуулийн сургалтын менежертэй, за мундан сургуулийн сургалтын менежер тий. За дээр нэг баг болж хамтарч ажилласан чиний сургуулийн биологийн багш мөнгөтэй. За хаан асуус сургуулийн биологийн багш мөнгө чиглэгч нартай болон за боловсролын хуулийн хөтөлбөрийн сектор эрхлэгч нэг дутуугч таас давхар байхгүй ч гэсэн баярлж байгаагаа хэлье. За миний ихтгэлийн хүрээд өндөрлөө. Баярлалаа. Асууж тодруулах зүйл байна уу?